Яг хэлсэн. За энийг ингээд спорт гэж үздэг шүү дээ, спорт. Ингээд дээшээ булс чиглэлтэй паттерн байна гэж үздэг тийм үү? За одоо болохоор ингээд трендээ тодорхой болгоо. Тэгэхээр ингээд доош чиглэлтэй 4 цагийн юм том кандл ингээд кандлынхаа яг ингээд ёроол дээр нь за 1838 гэхээр 1838 дээр ингээд паттерн үүсгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд 4 цагийн parallel gap байна. Бүү imbalance гэж хэлээд байгаа шүү дээ өөрөөр. Тэ. 4 цагийн parallel gap дээрээс ер нь бол ингээд ойх магадлалтай шүү. Яг юунаас энэ stop loss авсан ч болно. Гэхдээ айлах бага stop loss авах юм л боддог. Энэ юм. Supply болсон байна. Уул нь order block гэсэн. Breaker block юм. Breaker block гэсэн юм. Breaker block. Тэг ингээд зөгчөөд order block гэсэн үг яг энэчнээс ингээд доошоо чиглэлтэй шүү дээ. Ингээд дэшээ зөгчөөд breaker block болохоор буцаж ирж ойгоод яг noise-наас буцаа яваад гэсэн байгаа байхгүй. Тэгээд юу н stop loss гэж болохоор яг ингээд breaker block-ийнхаа яг жоохон чүчүүд доор байхад хангалттай. За нэг 10 pips гэхэр бас болохгүй байна. Илүү сайжрах. 4 цагаар ер нь бол 5 цагаар бол ийм амар уналттай байгаа шүү дээ. Цагаар бол ийм ерөөсөө дээдэр ч гэсэн уналттай байгаа. Ингээ харах юм бол дээр нь бол баа ярахаар нь бол дуртай алтан дээр ганцхан л хослаардаг. Тэр нь ерөөсөө алт 7 хоногийн 5 өдөр тийм ээ. За 2 өдрийн болохоор ер нь болохоор ингээд биткойныг ах сайн битсэнд хараад евро ёстыг ер нь л баг харахгүй дээ. Зүгээр л чартанда нэмэх гэж тэгээд ойлгож идэв байдаг. За 15 минутын дээр Нью-Йорк нэг болон дээшээ шидэлцээд ингээд онсон бол олон гоё зурвал гажтай. За гүйлгдсэн. Энэ болохоор 4 цагийн parallel gap баг шүү. За энэ ч ингээд бүтэн кандлаар ингээд хэрвээ сэтэлсэн бол орж болох л. Гэтэ энэ сэтлэг. Гэтэ ер нь л доод ёроол спорт тэгээд 4 цагийн parallel gap нэг цаг руу шилжүүлээд харах юм бол за ер нь нэг тийш шалгана.
Pirelli gap, Pirelli gap, inverted Pirelli gap. Тэгснэ эн чинь ийм order block. Тэгснэ дахиад Pirelli gap. Ерөн шалгахад ер нь л асуудалгүй л гэж байна. Алдвал тэгээд тэрл үстэй. Уус анхлаас оруулах юм чинь би гэх. Stop loss gear 37 30 за яг 6 гэдэг чинь гайгүй л явж байгаа. Ингээд нэг дэше энэ хүртэл үзүүл яа. 15 минутын Pirelli gap хүртэл. За. Бас цагаа бас харахгүй бол бас болохгүй анч. Лондон. Ер нь типийг ер нь таллаж авал зүгээр юм шиг байна. Эхний яшиг яг энэ Pirelli-гээр би үзүүр дээр хоёр дахь нь болохоор бүр дээшгээ явуулъя гэх юм бол энэ order block-ийн яг энэ доор нь авчаална. Тэгээд хамгийн сүүлийн типийг болохом л эмчээ авч болно. Тэгээд бүр ингээд нөхцлөөс ингээд хамаарад одоо жишээлбэл мэдээлэлтэй гайгүй ингээд ямар нэг одоо мэдээтэй юу гарсан юм. Инфляц жилээр гарсан юм. Ер нь ингээд мэдээлэлтэй ингээд дажгүй гарсан байх юм бол ер нь л хамгийн сүүлийн типийг ер нь л энэ хүртэл ер нь харахад зүгээр байна. Энэ паттерн ингээд үзүүр хүртэл 1908 гэхээр хитэн 100 пипс юм би. Окей. Тэгэхээр order block. Эхний типийг бол хүрсэн шүү дээ. Хүрсэн. Одоо л типи 2. Тэгээ магадгүй 3 4 шуналтай. Би хэрвээ яг энэ ч ингээ орсон бол за яг ингээ $30 байлаа гэж миний ерөөс хамгийн дээдлийн ингээ цэнгэлж тахтун баг $30 байхгүй. Хэрвээ энэ чинь $30 тайсан бол энэ чинь ингээд 0.1 ингээд 3 лотоор ингээд дарлаа гэж тоход тифи нэгэ 0.1 лотоо энэ чинь хаачна гэсэн үг. Энэ юуны Pirelli gap үзүүр дээр. Тэнгүүд болохоор 0.2 лотоо болохоор яг энэ чинь хаачж болно гэсэн үг. Тэг сүүлийнх нь болохоор бүр ингээд энэ одоо паттерн ингээ үзүүр хүртэл байна. Энийг ингээд break even хийгээд явахад ер нь л асуудал гэсэн. Одоо бол типийг хаацсан байгаа гэсэн. Ашигтай. Лондон. Ингэдэг байхгүй. Үгүй яг гэхдээ ашигтай. Тавин гэхээр ч одоо ямар ч энийг сэтгэлж чадсангүй те. Муу зурх гэдэг шиг байна. Одоо болохоор энэ ингэ дэмжигдээгүй одоо юу байгаа штэ. Order block. Одоо энэ болохоор breaker block болсон гэж бодох. Оолноос энэ чинь ингэ сэтэлцэн мөл ингэ доошоо оолно унахаас. Гэхдээ одоо яах вэ? Range. Одоо нэг паттерн гэж сэтэлцэн явж байгаа штэ.
зурж чаддгүй маа энэ юг. Энэ бол liquidity. Энэ бас liquidity гэхээр нь бол 1770 хүртэл унах боломжтой юм байна л да. Тэгээс энэ ч бас нэг тренд лайн liquidity-г хамсан шүү. Чи бол шалгасан бол тээ. Даанч амтсангүй. Тэг энэ хүртэл. Ирсэн бол. Энэ ч бас оролт алдсан байна да. Бол бараг доош юм шүү дээ. Энд чи оролттой очлохсан байна. Таалаш ганч тип 1 тип 2 за яг тип 1
За одоо баг дээшээ чиглэлтэй л шүү дээ. Энэ ловыг ивдсэн. Хайр лов. Энэ ловыг ивдсэн. Хайр. Тэг магадгүй хайр лов. Энд ч юм. Чарлт ихс шүү. За зинчээ ингээ оролт хийхээр 49-өөс за 50-аас 47 за 30 бипс гайвал энэ ч энийг үзэх юм бол 47-оос 57 100 бипс за яг байж тал. Чи оролт хийгээдэггүй л юм байна да. Энийг сэтгэл чадаагүй байхгүй. Энэ оройг. Тэгээ 5 цагаар шилжүүлээд үзэх юм бол жоохон хэцүү л. Энд чи их хэмжээний мууны цугларсан, энд чи бас мууны цугларсан liquidity. Энэ чи ер нь оролт хийгдэм юм шиг байна. За яг риск энтри гэж ажиллах юм. Риск энтри. Хэрвээ риск энтри гэсэн бол энэ хэмжээнээс л хамаар л да. 30 бипсэл ерөөсөө стоп лосс оролт хийгээд ер нь л тийм ээ. За 20 юм уу 10 бипсэл явах болж байна. Энэ үзэлт 50 40 за яг 10 бипс ороход бол ер нь л давгүй л тий. Тэгээд TP 1-ийг хүртэл нөх амар шаналтай ер нь л яг тий дөрөвдний ашигтай байж байгаа. 1 2 стоп лосс хөлсөн гэвэл яг энэ ч бол ингээд ашигтай гарсан шүү дээ. Энэ ч ашигтай, энэ ч ашигтай. Хаана стоп лосс хөллөө? Энэ хагас ашигтай бас. Стоп лосс хөллөө хаан зөвхөллөө. Бараг зөвхөлөө юм шүү дээ. Хоолоос үзм ааш. Ханаа түрээд. Бас угаасаа ийм сонир дүүх юм уу? Inverted parallel gap 2 gap баг 3 gap. Энэ бол poi гэдэг шүү дээ. Point. Сонирхлын зэг гэдэг. Point of interest гэдэг шүү дээ. За яах вэ? 20 бипс. Point дээрээс аваад тийш явчлаа. За энэ хүрсэн.
Энэ бас хүрсэн. Энэ дээрээс орно гэхээр за энэ ч нэг parallel gap gapтай бүр ингээд inverted parallel gapтай. Доор болохоор order block. Гэт үзэх юм бол 58-аас 54 гэхэд 40 пиксел stop loss арай чанга байна. Надад лав жоохот л хэцүү л. Inverted parallel gap. Энэ order block нь бас. Одоо энэ болохоор breaker block. Breaker block. Энэ баг гівдсэн юм шүү дээ. Breaker block гэхэд. За одоо болохоор ингээд бүр энэ супер өсөлт явсан байгаа шүү дээ. Энэ чинээс ихээр. За нэг цаг дээр ингээд шийдвэр болохоор ингээд цагаа томруулж харддаг. Би бол амар супер candle. Bullish candle гэдэг байна. Үгүй bullish тийм ээ. Bullish pattern candle гэж энэ pattern. Ингээ үзэх юм бол ингээд энэ ч нэг premium discount гэдэг байгаа шүү дээ. Ер нь ICT-гэр. Үнэтэй бол хямдралтай бүсгээд 50% болохос ер нь болохоор bullish үед 50% л ер нь бол доошоо орсон багтал хангалттай гэдэг байгаа шүү дээ. Окей, энэ ч ингээд хитэн пипс нэг order block. Тэгээ энэ ч ингээд parallel gapтай. 15-аас 11 за яг хөө 40 пипсгээр чанга байна. Начиг 10-20 доллар цэнгэлж чадах капиталтай хүмүүст бол ер нь л чанга. Ер нь л ингээд миний болохоор ингээд зорилгоор ингээд 10-20 долларыг л ингээд өсгөөд ерөөсөө нэг аюулгүйгээр 100 юм уу 200 доллар болоход л хангалттай. Наад ерөөс тэр л байхад хангалттай. 200 доллар байхад надад хангалттай байхгүй. Ерөөсөө ингээд миний туйлын зорилго бол баг. Хэрвээ би 200 доллар ингээд ашигтай байх юм бол би мэдээж 100-аар нь дахиад үзэж байна. Ямар ч хэсэг ингээд 100-аар нь болохоор ингээд юу вэ? Өөрийнхөө амьдралын хэрэгцээг цуцалж авахгүй оюутан хүн болохоор оюутан болохоор би зоог нь одоо яа тий эргэлдүүлж хамаад одоо нэг панд авч жагаад үздэг ч юм уу жишээлбэл 5000 100000 пандын дэрийг дарилж байгаа. Би бол одоогоор бол ямар ч ашиггүй байгаа. Сонирхоод болохоор энэ сэлбэр ингээд forex болохоор энэ сонирхоод болохоор ингээд 3 жил болж байна. Яг ингээд рейл мөнгөөр ингээд хийгээд алдаад оноод ер нь бол ингээд ер нь сүүлийн 1 жил яг эрчимтэй байна дөө. Бусдад нь болохоор ингээд цалгавардаал нэг хичээлүүд үзэл ер нь л зөндөө хүмүүстэй хичээл үзсэн юм аа. Хамгийн анх гэлж мөнгөчин шибөө те. Forex одоо юу байгаа шүү дээ. Их багшаа. Мөнгөчин шибөөгийн мотын бүх хичээлийг үзээд дараа нь болохоор их маахаа трейдер их маах. Нэг хүндэлж явдаг бас трейдерүүдийн нэг нөө. Их маахын хичээл өвтүүдээр тавьсан хичээлүүд үзэл подкастуудын сонсоол мөрөөдөл. Тэгэрэн сүүлргээр нь л bullish trader гэдээсэн шүү дээ. Александр Кайли гэдэг бас тэр брогийн бас хичээлүүдийг үзэл. Очроо трейдерийн хичээлийг сайн үзэл. Хамгийн сүүлд elite trader гэдэг YouTube дээр тавьсан бичлэгийг үзээд ICT ингээд одоо яг сураад л ингээд 2 сар гармалж байгаа байхгүй. Ер нь л тэгээд хамгийн ингээд арга барилаа олоогүй байжгаад за сүүлд ICT-гээр л ер нь дагнуул ер нь хамгийн болгоомжтой юм болоо гэж бодож байгаа. Ингээд ядчил ингээд stop loss нь бага тавьдаг байхгүй. Ингээд наа чи ингээд капитал багтай эрсдэл дургуун мэслэхээр. Тэгээ ашиг алдагдлын харьцаа болохоор ингээд өндөр. Юу нь болохоор тэр нэг аргыг өгөөсөхгүй л дээ би өндөр аргыг өгөөсөхгүй ямар ч аргаар ингээд мөнгө олдог хүмүүс байд ингээд спортер сенс одоо миний ингээд аяжээ тэр ингээд дагаж байгаа ингээд 63 байгаа байхгүй тэрний болохоор ер нь л ихэнх нь л ингээд трейдерүүд миний мэдх ингээд про трейдерүүд байхгүй хамгийн ингээд одоо нэг
Kylie, очроо трейдер Niju мөнхчин тэгээд Rest in Peace эрхмээ ах. Тэгээ одоо саний тэр сүүлд яваад байгаа нэгэд ер нь бол Traders-ийн liquidity wallet гээд хэмжлэн ингэ зөндөө олон трейдерүүд байгаа байхгүй ингэ. Одоо Luna гээд тэр трейдерүүд ингэ дагаад ер нь бол бүгд ингэ өөр өөрсдөө арга барилтай байхгүй. Бүгд ингэ өөр өөрсдөө арга барилтай. Би ер нь бүгдийг судалсан. Тэдний ингэ үнтэйг нь чавчсан нөгөө сургалтын чинь хүү амтнаас ингэ юу яжсэн олж аваад үзчихсэн. Тэгэд ер нь бол хамгийн ингэ тохиромжтой л баг ингэ надад болохоор ингэ ICT байгаа байхгүй. За тэгээд ICT-ээр ингэ төлөвлөрөөд явж байгаа. Сүүл дээр болохоор надад болохоор ингэ 3 жилийн турш ямар ч ингэ ашиг байхгүй. Хүмүүс ингэ хамгийн их гэж ашигтай болол ингэ орж ирдэ штэ ингэ би дансаа 10x 20x нугалсан тийм байж байгаа. Тэгэж ороод тэрнийхэн дараа ингэ бүгд ингэ алдагдал ирдэг байхгүй. Тэгэж алдцаа гэд. Надад болохоор ингэ би ашигч үү алдагдaltaч үү. За яг алдагдал бол байгаа юм байна. Алдагдал бол ерөөсөө ингэ за нэг 3-400 орчим долларын алдагдал авсан. Ямар ч гэсэн рейл мөнгөөр болохоор ингэ 250 гаруй доллар зэрэг ингээд кредит мэрдэд гэдэг үзэх юм бол баг ингээд 500 доллар ингээд алдагдaltaй байж байгаа байхгүй 3 жилийн турш. Гэтэ бас гэж гайгүй байгаа юм шиг бөхтлөө бас гэж энэ чинь надад бодлохоор ингээд алдагдлахгүй. Ингээд оюутан хүн нэгэд тэр цаа тэгээд анагаахаа оюутан бол ингээд 6 жилийн турш яа. Тэгээд хавдгаар курс жилүүд цаваараа л ингээд харж байдаг. Эмчин цалин чинь тэгээд Монголд хэрэг байгаа л. Тэгээд яг нь сүүлд гайгүй нэмэгдсэн л дээ. Гэхдээ ер нь л резидент тэмчээрээ 2 жил явна. Резидентийн цалин чи сарын 700 ер нь гар дээр явдаг. Тэг ер нь л хэр ачаалтай байдаг. Тэгээд надаар хэлүүлдэггүй баг мэдж байгаа хөө. Асуучгүй. За баах юм ярьчлаа авчлаа. За ингээд энэ ч болохоор ингээд Perulic app. Энэ ихтэй ингээд мэдээний юм эсвэл ингээд савлгааны Perulic app бодлоо юм хүчтэй өсөлт үзүүлдэг байна. За Нью-Йорк нэгдсэн. Тэрийн л нэг сонирхлын зэг тэр хамгийн их очиж байгаа байхгүй. Одоо болохоор тэрийн миний болохоор ингэ дээжиж эхэлтэй. Энэ ингээд том bearish pattern. Тэр нь ICT дээр ингээд паттерн зурдгүй л дээ ер нь зурах шаардлага гардаг. Гэхдээ би ингээд зурчвал ер нь л дайггүй юм л давхар ингээд хольж ашиглаад байвал. Одоо жишээлбэл энэ нэг volume trader байна. Range дээр ингэж татчихагаад тэр яг зааж байгаа одоо зүг дээр нь хэрвээ order block юм одоо нэг төгсөл нь бүрдээд Perulic app дээр нэг бүрдсэн байх юм бол энэ чинь нэмэлт баталгаа болж байгаа байхгүй энэ volume дээр ингээд би индикатор үл ер нь баг гарахгүй дээ. Энийг индикатор гэхүү одоогүй нэг time session мөлөө. Тэнийг харилцаж. Нэг сарлахч. Энэ хамтсан сарлахч. За 4 цаг дээр ингээд харъя. Энэ хүртэл л харж болох л тий. Бүр аим шаналтай 1600 пипс хараад байхгүй. За явсан. Окей. Манай нэг зурдаг нөтөчийн чинь ингээл зурцсан байгаа шүү дээ. Би үл зурцсан батаа ингээд зурдаг. Би ихтэй айгүй цаваан зурдаг гэсэн юм аа. Одоо л нэг цэвэрхэн зураад л болохоос. Channel pattern чиглэж байгаа. Ингээд зарим хүмүүс болохоор энэ чинь ингээд ингэж хослуулж шигэлдэг юм билээ ер нь л. Одоо supply demandтай гэдэг. Энэ бол одоо ингээд demand үсгэл.
Энэчнээс ингээд бай дарцсан нөтөд байгаа. ICT-г нэг даваа тал нь болохоор энэ нь болохоор нэрээр ингээд хязгаарлагдахгүй. Энэ нь болохоор яг зурж байгаа хэрэг нэгдүгээр талаар ингээд энэ чинь liquidity байхгүй. Liquidity. Бүгд ингээд ханшийн ингээд хөрөгч дор мөнгөний цугларал те. Энийг энэ чинь ингээд liquidity хамлаа. Тэгээд бос үслээ. Окей, энэ чинь ингээд бос үслээ гэж бодъё. Богино цагаараа 1 минутын дээр бүр ингээд гоё оролт хийж болох юм. Дан чинь болохоор гүйлгэж байгаа болохоор 1 минутаар ингээд орж болохгүй. Data point гэдэг. Энэ чинь liquidity хамсан. Энэ чинь болохоор ингээд gap үссэн. Imbalance гэж хэлж байна. Gap үссэн. Энэ болохоор ингээд order block. Энэ чинь бас order block. Энэ бас 15 минутын gap байна. Гэтэ яг энэ чинь stop loss хандсан юм чи. Stop loss. Хандсан юм чи нэр нь л заавал энэ чинь ингэж авах шаардлагатай. Энэ 15 минутын gap байна тий. Хэрвээ энэ чинь ингэ stop loss зохиулсан байх юм бол энэ чинь орж иж магадгүй л. Төлөөр цагаа ингэ томруулдаг. Энэ чинь liquidity байгаа. Ер нь liquidity ер нь хаана байдаг вэ гэхээр нэг бичлэгнээс үзээд ингэ явж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол ханшийн ингэдэг higher high болон lower low зэгүүд дээр л байгаа. Ер нь бол high low дээр л байгаа гэсэн. Тэгэхээр тэр тусмаа болохоор ингэ юу байгаа? Аз болон одоо нэг Сидней одоо юун дээр high low дээр л liquidity хэмжээний liquidity байгаа гэсэн. Яг тэр ингээд юугаар болохоор liquidity болохоор нэгс Лондон нэгтгэр авч болно. Эсвэл ингээд Нью-Йорк нэгтгэр авч болно. Гэтэ хүмүүс ер нь Нью-Йорк дээр л хамгийн их ингээд хөтөлгөөнүүд л явдаг. Liquidity амлалт явдаг гэдэг юм л та. Лондон дээр ч хамагдаж болно. Энэ хоёр дээр л ер нь хамгийн их хамаагдаг гэсэн үг. За ингээд орчвол хэдэн пипс үү? 50-аас 46 гэхээр чанга байна бас гэхгүй. За яг хоо сүүлчийн кандилыг харж байгаад ороход бол асуудал үгүй. Ингээд орчих. Одоо болохоор энэ ингээд том юу вэ? Энэ хүртэл хааж болно гэсэн. За яг хоо TP1 энэ TP2 энэ хүртэл ч юм уу. Яг тэгвэл энэ ийм том кандил үүсэж байгаа байхгүй. Одоо нэг цагаараа шилжүүлээд харах юм бол энэ ийм том юу байгаа. Bullish candle аа. Марабузу гэдэг нь шүү дээ. Марабузу. Ингээд трендийн хамаар ингээд юу нэрсэн. Ийм channel их сэтэлсэн том кандилгаар ер нь бол энэ хүртэл баг явж байгаа. Энэ хүртэл ч юм кандилаар ер нь бол үзүүр хүртэл явна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ICT-ийн болохоор нэг stop loss нь ойлгомжтой тий. Order block эсвэл fair value gap, point of interest гэх сонирхлын зэгүүдээр тавьчихдаг бол TP нь болохоор ингээд liquidity дараагийн liquidity хүртэл одоо жишээлбэл энэ хүртэл тавигдах байхгүй. Эсвэл ингээд дараагийн order block. Би ер нь болохоор эхний TP1-ийг болохоор order block мөн fair value gap хүртэл авчтیں۔ Тэгээ хоёр дахь TP-г болохоор ингээд яг ингээд үзүүр дээрээсээ higher higher lower low liquidity байх боломжтой газар ингээд авдаг байхгүй. Шалгаад болох юм да. За яг stop loss авал үстэй. Нэргөөсөө хангалттай ашигтай явж байгаа юм чинь. За нэг stop loss. За ашиггүй нэг stop loss. Гэтэ жоохон чанга stop loss болоо тий. Түчэн бипсний stop loss хэрэглээ. Нэг юм рейнж аваад байна.
энэ шугамын дээгүүр заасан. Тэгэхээр ингээд бай оролт хийх боломжтой байсан байна. Order block periodic gap. Renault liquidity. London Sydney low liquidity-г ч авсан. Тэгээ дээшээ авсан юм зү. Энд дээр үл шалгасан шүү заяа. Энд чиг бол орцсон байгаа шүү. Яг нэг энэ ч болохоор давхар ингээд inverted periodic gap таа байхгүй. Тэр нэг stop loss үзчих. Дажгүй бол 50 48 за 20 pips дажгүй шүү дээ. Тий. 20 pips дажгүй stop loss. За TP1 бол авсан. TP2-ыг болохоор энэ хүртэл ч юм. Дугаар ямар ч ашигтай байгаа. Заавал шунаад авах шаардлагагүй дээ. Заавал TP2 гэж шаардлагагүй. Гэтэ яг ингээд money management гэхээр бол орж болох юм. За range авсан дахиад range. Бигт жоохон буруу татчих магадгүй шүү. Тэгээ намайг битээ шүмжлээрээ. Сал бүгд л сордог шүү дээ. Яг TP2 хүрсэнгүй. Ихтэй ашигтай. Богино цаг дээр CRT гэдэг хэвчээ. Ингээ ойлгомжгүй болоод цагаа томруулаад харахад л дэжгүй юм шиг байна. Тэгээ нэг range. Яста баахан буруу татчихлаа. Энэ яг хэдэн pips вэ? 39-с 37. За 200 pips дайжгүй л тий. Ороход бол яг нэг зүр дээрээс юм чанас гэр. Энэ яг шалгасан болов. Яг энэчнээс ингээд шалгасан бол бас risk entry. Энэ зүр хүртэл юм. Stop loss-ыг periodic гэж жоохон тархатлан галтай. Бага мөнгөөр risk entry шүү. Маш бага мөнгөөр. За дахиад stop loss. За fuck юм. Энэ хүртэл юм байна л та заавалжгүй. 2 stop loss зөвхөн 15815. Окей. Өөр гой зураг харахгүй харагдахгүй байна. Supply demand зордог бол одоо ингээд эн чинь баг тэгээд supply demand юм шиг үү тий.
тааз. Тэг эргэнгүүтэй болохоор шал гэл. Лоцгийн сая хүртэл гэхээр. За тийш чиглэлтэй. Liquidity. Энд дэрэгт ажгүй боломж байсан байна. Нэг рейнж байгааз. Энэ болохоор нэг ямар цаг дээр үснэ хараарай. Токио болон Сидней цаг дээр юм рейнж явж байгаад. Тэгээ Лондонгийн цаг дээр болохоор дээшээ accumulation. Энэ accumulation manipulation хийж дээшээ гарч байгаад. Яг энэ manipulation хийсэн цэг нь болохоор энэ parallel gap дээр байгаа байхгүй юу? Би нэр нь point of interest гэдэг байгаа чинь. За тэгээд Нью-Йорк дээр болохоор distribution. Бүр доош гэсэн. 1844 хүртэл liquidity харагдчихлаа энэ да. За ямар ч гэсэн явуулаад байна та. За энэ liquidation хамсаа. За ойрхон liquidation хамсан бол хамгийн одоо дээшээгээ байж л. Чек юм бол 1835 юм байна да. Наа нойсон ч болно л тоо гэдэг. 39. Энд ч нэг breaker block байсан юм байна л да тий. 5 минутаар оржуулах болов. Болохгүй. Breaker block нэмхэн тэгээ энэ чинь parallel gapтай. Тэгээ яг энэ чинээс ингэж магадгүй байгаа юм байна. За тийш чиглэлтэй болчихлоо. Энэ бас инаараа. Нэг Токио болон Сидней дээр нэг accumulation явдаг гэдэг байна шүү дээ. Accumulation явагдсан. Энд ч болохоор ингээд Лондон нэг гэж байгаа байхгүй. Лондон дээр хамчаад тэгээд үндсэн чиглэлэн дээшээгээ байгаа шүү дээ. Нью-Йорк дээр дээшээгээ явахтаа ер нь л ингээд бас нэг Азийн цагийн бол нэг high low аа гэдэг байхгүй. Энд ч low-ыг авцсан, Лондон дээр авцсан болохоор ингээд high болохоор дээшээ Нью-Йорк дээр авч. Хэрвээ анзаарах юм бол за нэг рейнж явж байгаа.
Жог ойлгомжгүй болоод ирчихсэн. Цагаан нэг шилжүүлчих тийм. Чирчүүлж. Чи нэг ороод үзэл явах бол. Гот явах тий. Жонгороос 42 20 бипс стоплас. Гэхдээ трендэн доошоо чиглэлтэй байд 15 метр. Стоплас типийг нойрхон тавиад. Зүлгээтэй. Бэжгүй шүү. Шуналтад энэ хүртэл типи төвчлээд юм л. Тэр нэг хөтлөө байсан дэрх. Гэтэ ингээд тавьжил яа юу. Нэг рискрив арт ч будаа болж байгаа юм. Дор хийж нэгийг хэрцэх 3 таа ч юм уу. Ер нь дор хийж нэгийг хэрцэх 3 таа хатал болно доо. Стоплас. За яг стоплас. Нэг брекер блок гэдээ үзчихье. Ордер блок гэсэн мэт энэчнээс ингээ ойгоо явчихсан. Дааж брекер блок болохоор ингээ өгж байгаа. Сэргээрээ энэчнээс ингээ сэл дарахад лонд нэгдсэн. Типи ясна уу хэлээд. Нэмцээ 28 хүртэл. Liquidity гэдэг хэвчээ. Нэг хідэн пипсэн бэ. 35-аас 28 арай биш ээ. Энэ юу вэ? Харилцах нөхцөл алгаа юм чи бол. Нөгөө юунд дэр ирсэн байсан ба шүү дээ. 812 бидний нэг сонирхлын ордер блок гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг үнэлээг байна. CRT гэдэг. CRT. Нэг анзаараагүй юм байна. CRT.
Тэ нэг цаг тэрсий арт гэсэн байна. Тэгсэн мэл доош шүү дээ. Liquidity энэ ч байдаг, бас энэ ч байдаг. За яг хаашаа явах нь л үндэ л мэдгүй нөгөө. Гэтэ яг ингэ тренд лайн зурдаг нөхдүүд чи ингэ зурсан байгаа шүү дээ. Яг ингэ сэтгэх юм бол орноо гэд. Зэн нөр доош юм шүү дээ. Тэгэл энэ чи стоплос авч байгаа юм да. Зарим нь ингэж авдаг. Би ингэ гой зурж чаддаг юм а. Энэ яг оройноос ингэ зурж штэ тий. За энэ ч доор liquidity амсан. Хамгийн боломжтой ордер блокинг байна. Хэдэн бипс юм бэ? 30 бипсийн ордер блок. Yes. За яг тийм байна. Өө. Хойш дарагчлаа. Одоо хаа нэвчлээ? What the fuck? Наа чивчсэн. Нэг дэйтэр гүйлж. Тэрэнд л ер нь бол дэш чиглэлтэй байгаа гэж хараад байгаа шүү дээ. Яагаад вэ гэвэл лөө
Энд чинь ингээд лоорлоо байгаа штэ. Энэ ингээд эвдэж чадахгүй байгаа байхгүй. За тэгээд тэг ингээд бас тээ. За зинчээ чи нэг байд харчих тэр нь яадаг вэ? Стоплос авал яа бас сэтгэл зүй яа. Сэтгэл зүгээр л явчихна. Гэхдээ бид нар бол ашигтай байгаа ш тэр нь. Бол бид нар ч гэж тээ. Ер нь бол ашигтай байгаа ш тээ. Стоплос аваад авсныг хараарай. TP авсан стоплос авсныг энэ бичлэг дээрээс үзэх юм бол бид нэг хоёр л миний санахын нэг хоёр байна уу? Хоёр стоплос авсан. За нэг гэхдээ бас нөгөө нэг за хоёр мөн үү? Энэ стоплос хийцтэй тий. Стоплос би стоплос ингэж явчихсан юм. Талаар. Тэгээ бусдууд нь ашигтай. 3 юм байна. Энэ 3 стоплос 3. Тэгээ ашигтай. Нийт хэдийн интернэс юм би. Яг 10 интернэс юм бол ингээд 3 стоплостэй гэвэл бас болж байгаа зү. Гэсэн мэтлэр риск рeward нь нэг ярьцах одоо 3-тай дорж 3-тай байх хангалттай ашигтай. Гэтэ ингээд дараалаад 2 юм уу 3-аад стоплос авчаад дараа чи харилж чанад ингээд сэтгэл зүйд амар нөлөөлчт юм аа. Ингээд ашигтай ярилж байгаа барьж авч чаддаг байхгүй. Тэр тэгээд явж байгаа 3-4 чадаа ингээд за яг 3-аад ингээд дараалаад стоплос авах 4-р бүр айгүй тийм хангалттай ингээд нөгөө нэг алдаглууд хангалттай нөхөд ашиг руу орчих хэмжээний байсан ч гэсэн сэтгэл зүй гэдэг чинь тэгээд бас болдгоо маа. Яг орхоос аяагаад идэх юм. За энийг ингээ хаалаа. Энэ баг тийш явахгүй юм шүү. Явахгүй юм шүү. Гол нь л яг энэ ч ингээд шалгахад нь л ингээд тийшгээд харах. Баач ингээд тийш явахгүй юм. Нэрхтээ ашигтай байх шүү. Гэхдээ ер нь л алдагдaltaй байхгүй, ашиг байхгүй. Энд чинь ингээд тренд лайнаар зурдаг хүмүүст стоплосыг хамчаад тэгээд доош унж байгаа шүү. Тэгээ энэ яг ингээд Нью-Йорк дээр байгаа байхгүй. Цаг нь Нью-Йорк. Токио, Сидней, Токио дээр энэний өмнөх стоплос яг энэний дээр байгаа шүү дээ. Ингээд тренд лайн зурдаг бол хүмүүс тийм. Яг энэ тренд лайныхаа дээр байгаа гэсэн. Тэгсэн чинь яг энийг ингээд Нью-Йорк юм уу Лондонгийнхаа сешнээр ингэж хамчаад тэгээд очих. Бүм. Яа. Доолохоор хамгийн хойцгийн энэ л юм шүү дээ. Хэдэн пипс үн дөө 19-с 16 гэхэр чинь хардлаа. За 30 пипс. Стоплос. Тийш явчих. Энэ капн дээр суусан юм бах та. Гэхдээ энэ дээрээс яваагүй. Сонирхолтой л юм. Нэг цаг дээр нэг цагийн перилик кап байсан байна. За нэг цагийн перилик кап дээр очсон. Ингээд цагаа ингээд шилжүүлж харахгүй ганцхан ингээд 1 минут юм. Эсвэл 15 минут харахаар ийм хурцтай байд юм. Гапын доторх гап зураал явууллаар нь л.
Тэгээ 4 цаг дээр байхгүй. Хэрвээ 1 дэ дээр байх юм бол бас яахгүй. За week руу хараад яах вэ? Би ямар свингер л чаж биш. 4 цаг дээр 1 цаг дээр нэг анзаарсангүй. Тэгээ бүр эн чинь ингээд inverted parallel gap байгаа байхгүй. Тэгээ ойрхон stop loss хаана өгсөн бэхээр энэ ч явагдсан. Энэ үзүүр дээр хэмжээний liquidity яваа шүү дээ. Тэгээд бас энэ ч хамагдсан. Ингээл. Одоо дандаа цагаа шилжүүлж харъя. Окей. Parallel gap 4 цагийн parallel gap дээр ирж байна. 1 day дээр явах лээ. 1 day дээр доош. Энэ трейдингийн үеийн алдаагаа гэхгүй. Алдаа юм бол ингээд том цаг руу ингээд шилжүүлээд харахаар дараачаа ингээд хаана очиход энэ жишээлбэл эвдэгдсэн байна. Тэр доош байна гэд харчаад байгаа байхгүй. Бэктестэн дээр энэ алдаа болон засагчвал би одоо ингээд уусаа доош орохыг мэдчихлээ шүү дээ. Тэр тэгэхээр ерөөс нэг дээр рүү шилжүүлж хармааргүй бол анда орд блок нэг дэм parallel gap тэгээ энэ чинь gap-ын дээр болохоор breaker blockтай. Альнаас нь жойж болно л доо. Альнаас нь жойж. Fuck. Заавал ширээ онцлоо. $15 минутын дээр энэ хамгийн point of interest байна. За яг энэ чинь. Тэгээ энэ чинь liquidity гэж хамах юм бол энэ liquidity-г хамаад энэ чинээс трендэн доош онч ингэ доош. Уул нь бол дээшээ чиглэлтэй даас тэднэр дээшээ чиглэлтэй тренд гэж үздэг тий. Том цагаараа бол. Гэтэ бага цаг дээр харахгүй доош эргэжээд байна л да. Тренд. Хэрвээ ингэж нэг минут руу шилжүүлж харж болдог байсан бол тань шиг яг энэ ч эрэнгүүт нь те 1 минутын дээр shift хийж чаад 1 минутын дээр энэ чинь бас parallel gap order block үзэж байгаа шүү дээ. Тэгэж үдчихэж хагаад хэрвээ орох юм бол энэ чинь ингэж магадгүй бүр stop loss ийддээний тавьдаг байхгүй юу. Тэгж хагаад яг энэ хүртэл ингэж TP харчаад. Яагаад энэ хүртэл харж байгаа гэхээр энэ болохоор энэ чинь ингэж breaker block тэгснэ ингэ дээр parallel gap, inverted parallel gap гэдэг байгаа. Бараг өсөхгүй л юм шиг тийм. За тэгээ яг эсрэгээр яг энэчнээс ингэ buy оролт сонирхох байхгүй юу? Магадгүй энэ хүртэл ч юм уу те. Агуу stop loss жижиг юм чаад. 1 минутын дээр байсан бол.
Тэгээд ингээд хоёр хэсэгтэй гарчих боломж байна л да. Тэгээд энэ болохоор ингээд бас үзүүрүүд нь ингээд яаж байгааз. Энэ бичлэг гэж болохоор нэг жолдгүй. Энэ үзүүрүүд байгааз. Эдгээр чинь бас ингээд liquidity байхгүй, liquidity. Тэгээд ингээд хамх нь бол баг ойлгомжтой дөө. Хамчаад яг хэр муу айдлынараа энэ чи бидний нөгөө бас нэг энэ чи хэдэн цагийн нэг цагийн юу байгаа штэ ордер блок байгаа. Нэг цагийн ордер блок байгаа. Ингээд 15 минут болохоор ингээд нарийн харах юм бол баг энийг л гэж болно хармаар. Гэхдээ энийг ингээд шалгацсан байгаа байхгүй. Энэ bearish candle-аар ингээд шалгацсан байгаа гэсэн. Тэгэхээр энэ байхгүй. Бидний энэ нэг 15 минутын ордер блок чинь. Тэгэд stop loss гэр нэг 40 pips гэхээр бас чанга байна. Яг хоо энэчнээс орж болох юм гэвэл энэ ч нэг cap байна те. Gap-ын дээрээс явнасан ч болно. Хэрвээ ойрхон нэг юу хамагдсан байх юм бол cap-ын дээрээс явна гэж үзэх байхгүй. Liquidity хамагдсан байвал. Гэтэ бол энэ ч ойрхон liquidity хамагдсан байгаа. Энэ цагаа нэг үзэгдэх те. Токиогийн цаг байгаа байхгүй. Токиогийн цагийг мэдээж ингээд Лондон дээр хамжаагаад хамхаараа яг энэ чинь нэг бид нэр ордер блок гэж ütсэн шүү дээ. Яг тэрийг хамчаад. Тэгээ ингээд харахад ингээд том зүүн татаад доошоо хаагцсан мод. Энд ч нэг баахан юмнууд байгаа шүү дээ. Одоо liquidity байгаа. Тэгээ энийг болохоор миний ажигснаар болохоор CRT гэж нэрлэдэг байхгүй. CRT төртөл суп гэл. Хэрвээ нэг цагаар ингээд шилжүүлээд тарах юм бол гэтээ нэг гоё CRT бол харагдахгүй байна. Яг энэ ч ингээд томуу ингээд мараа бүзүүч candle гарч ичээд томуу ингээд зүүд тарагч юм бол тээ. 4 цаг дээр болохоор энэ нь болохоор ийм buy харагдчих шүү. Buy харагдчих тээ. Ийм том candle том bear хаагдсан байх. Тэр нь sell орно гэхэд бас халуулхаа харагдчихна. За тэгээд яг ингээд энэ liquidity-г хамлаа. Order block-ны нэмшиг байна. Магадгүй. Тэгчээд дээш явж байгаа. Лондон дээрээ. Энэ шалгагдсан шүү дээ. Одоо энэ шалгагдсан учраас энэ одоо ямар ч хэрэггүй гэсэн. Тэгээ volume татвал энэчнээс ингээд үзэгдвэл volume-ийн доор зааж байна. Доор зааж учраас энэчнээс ингээд сэл арилж авах бол бас боломжтой байсан байна. За тэгээд энэчээ бас тосоод энэчээ бас ингээд зураад орно гэхээр бас хайшгана тий. Энд нь ийм том нэг юу байхгүй. Уналтын нэг том лааштай энэ чинь бүлтэн лаа байхгүй. Энийг ингээд одоо нэг саний нэг алдаа шиг харах юм бол баг 4 цагаараа сэтэлцэн байгаа шүү нэр. За тэр сэтэлцэн. Хэрвээ яг энэ чэнэс ямар buy оролт ямар үе таах вэ гэхээр за нэгдүгээр талаар энэ ч ингэж байгаагүй энэ чэнэс ингэж байгаагүй. Тэгээд дээр ийм олон нэг юу parallel gap харагдаагүй байсан бол тээ. Тэгээ энэ ч бас нэг зөвхөн бидний болохоор би болохоор зөвхөн ингэ юугаар явж байгаа шүү дээ. Одоо нэг техник зургаар явж байгаа шүү дээ. Хэрвээ том суур зургаараа энэ чинь нэгдэж том зураг л хөдлөж байгаа шүү дээ. Суур зураг. Суур мэдээнүүд. Одоо нэг трендийг тодорхойлдог 3 мэдээ. Тэгээд нэг цаг бусын бас нэг дайн дайчин алтан нөөц олтлоо гэх мэтлэн мэдээнд ерөөсөө огт харахгүй байгаа шүү дээ. Хэрвээ бидний нэг бас өмнө бас зураад нэг order block, breaker block дээрээс уул order block дээрээс яваад дээш явах байсан тэр. Тэгсэн мөртлөө за яг breaker block сэтээд ирчлээ. Тэгээд наашаа нэг шалгахтаа болохоор breaker block болж байгаа байхгүй юу? Яг breaker block хүртэл ингэ сэтгэлдэд орж байгааз энэ болохоор 100% ажилдгүй гэдэг чинь бас нэг энчээ хэрэгж байгаа байхгүй юу? Бас энэ чинь нөгөө зөвхөн техник зургаараа харж байгаа гэсэн. Хэрвээ том зургаараа энэ чинь сая breaker block блокийг сэтгэлээгүй
Ойгоод явсан байхгүй юу? Тэгээд том зургаар ямар ч мэдээ гарсан юм билээ те. Тийм учраас эн чинь ингээд 100% таамаглах боломжгүй гэдэг байхгүй юу? Бас хоёуланг нь ашигладаг бас трейдерүүд байна. Бас мундаг. Би үл яхахгүй техник энэ л үндэ хард юм уу? Суур ер нь нэгэн дэр нь ордог юм да. Тэр нэг зах зээлийг тодорхойлдог 3 мэдээ гэдэг байна шүү дээ. CPI нэг нь нэг ажил үйлдлийн мэдээ. Тэгээ нэг POMS бодлогын хөв. Тэгээд бас мэдээлэлд нэг гэдэг Орос Украины дайна гэл. Ингээ явчих чинь да. Харин эсрэгээр энэ сэл оржлох юм те. Одоо болохоор ингээ чи ингээ сэтэлчээд тэгээ 50% ирсэн гэдэг ч юм. Гэтэ бас үлчилсэнгүй. Саяхыг стоп лосс гэж авах уу? Авсан дээр үү? Би бол үндэ орохгүйсэн байхгүй юм зэвэл. Зүгээр үзүүлэх жагаад л яачлаа те. За Нью-Йорк. Сидней дээр ингээд. Сидней Токио хоёр л ингээд accumulation. Accumulation дээр чинь чиг нэг рейнж гэдэг шүү дээ. Нэг тал бол үндэ гоё дөө. Тэгэхэд бол дээр заа чинь одоохондоо л тий. Тэгээ энэ ч болохоор нэг ордер блок, капитал ордер блок бол нарагдчих байна. Гэхдээ энэ чинь нэг стоп лосс заавалжгүй ICT ашиглаж байгаа болон ICT ч бай smart money concept ч байгаа. Хамгийн гол энэ хоёр чинь нэг шүү дээ тий. Хамгийн гол дөрөв нь liquidity хамгийн их хамахын хүлээ гэж байгаа байхгүй юу? Миний ингээд мэддэг ингээд pro trader одоо тэр нэг elite trader тэр нэг rush гэлээ. Тийм rhythmist trader гэх мэтлэнгээр трейдерүүд гэж. Тэгэхээр liquidity-г хамахыг хүлээж байгаад орвол ер нь илүү ашигтай болж байгаа байхгүй. За тэгээд Токио дээр хөөрхөн дэшээ зэтэлчлээ. Лондон. Эндээс ороогүй шүү guys. Ороогүй. Яг тэгвэл эн чинь нэг хаана яг ордер блок ямар хүчтэй ордер блок гэдэг нь ямар байд юм бэ гэхээр одоо нэг миний ажигласнаар болохоор ингэж байгаа юм заяа. Бас ингэж хүмүүстэй зөвлөгөө авахад одоо шигэл энэ нэг юуны high low цэгүүд дээр гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл энэ high байна тийм үү? Эсвэл энэ low гэдэг энийг явуулчих энэ low цэгүүд дээр үүсэж байгаа. Тэгээд ер нь болохоор order block гэж болохоор хоёр блокийн нэгээр л авч байгаа шүү дээ. Хамгийн уналтын хамгийн сүүлийн өсөлтийн лавал order block, уналтын хамгийн сүүлийн өсөлтийн блок бол order block. Өсөлтийн хамгийн сүүлийн уналтын лавал order block гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёрын сэтэлвэл breaker block болно гэдэг. Нэгдүгürt хоёрдугаар талаар ингээд яг order block-ийнхаа өмнө parallel gapтэй. Одоо жишээлбэл энэ parallel gap үүссэн байна. Тэгээ гуравдугаар талаар liquidity хамсан байх шаардлагатай гэж байгаа юм. Liquidity-г хаана хамсан бэ гэхээр одоо жишээлбэл энэ ч ингээд хөрөх liquidity шүү дээ энэ чинь. Энэ liquidity байхгүй. Liquidity-г ингэж хамчаад бас энэ эднэр бас чиг liquidity байхгүй. Би сая энэ ч ороогүй энэ ч liquidity гэсэн байхгүй. Accumulation цугларл гэсэн байхгүй. Энийг яг энэний доор хэрвээ энэ ч ингээд байсан бол энэ ч ингээд order block-уудад яг дээр нь parallel gap байсан бол энэчнээс ингээд татчихагаад ороход бол асуудалгүй гэсэн үг энэ ч ингээд мэдээж энэ ч order block энэ ч parallel gap тэгээ энэ ч ингээд liquidity хаана авсан бэхээр энийг энэ ч ингээд доошоо хамчаад явсан байх юм бол дээшээ ингээд чиглэлтэй ороход бол асуудалгүй байхгүй. Гэхдээ энэ ч ингээд ороогүй шалтгаан энэ байхгүй. Liquidity гэдэг нь болохоор би саяны зураатай нэг channel, pattern, support, supply, demand тэгээд хамгийн гол нь юу вэ? High low цэгүүд.
нэг цаг дээр юу татхад бол дажгүй л харагдчих та. Энэ жишээлбэл liquidity хамсан байгаа байхгүй. Ингээд зордог. Зорох юм бол энэ лов зүгүүдийг эцээсэн лов зүгүүдийг энчээ ингэж хамчаад тэгэхээр энчээ ингэ хамаад энэ магадгүй тэгээд parallel gap юм уу эсвэл order block дээрээс л ойсон байгаа. 1812 харъя. Жижиг цаг дээр parallel gap байсан эсвэл том цагийн нэг order block